Хэрхчих шахсан хоёр нүд ширвэх үед би гэж гим хийж ээждээ шавхруулсан хүү мэт өнчирч хоцрох болчихж. Яг ийм үед сэтгэлийн минь гүнд нуугдан байдаг номхон дөлгөөхөн харц намайг өрөвдсөн янзаар ширтдэг юм. Би тэр харцанд хичнээн хайртай гэж. Тийм нэг урсгал дөлгөөхөн харц. Аргагүй юм да. Зүрх догдлуулж, цус болиглуулсан зүгээрчгүй зүудэнд ч хаяа үзэгдчихдэг. Халуун залуу насны минь хайрыг булаасан тэр харц шүү дээ. Энэ хорвоод анх хайр дурлал гээчийг би тэр л харцнаас мэдэрсэн юм. Харин тэр харц одоо зүрхний минь нэгээхэн буланд эсвэл тархины минь нэгээхэн нуглаасанд нуугдчихж. Гээд яах вэ? Хэрвээ намайг хүсвэл хаа нэгтээс гараад ирчихсэн намайг харжээ байдаг. Би бүр давраад тэр харцтай ярилцахыг оролддог гэж надтай ярихгүй л дээ. Зүгээр л анх түүнийг харсан тэр мөч шиг тийм нэг хөөрхөн инэв хийлдэг юм. Тэр инэв хийлхийг харахаар баярламар ч юм шиг, заримдаа нэг гунигламар ч юм шиг. Сэтгэл гэдэг сонин шүү. Харин сүүлийн хэрэгч гэсэн энэ харц бол ондоолдоо. Давхраатай юм болохоор хөөрхөн үедээ хөөрхөн. Гэхдээ давхраатай нүдний доторх харн том байхыг хэлэх үү. Цоолчих гэсэн шиг зөргөн. Зовхоо хараар имжээрлээд бодчихвол бүр яана гэж. За дээр нь хөмсгөө атриулвал мөнж сүртэй. Ийм харцтай уучраад бараг 10-аад жил болж байгаа хэрнээ нэг л дасахгүй байгаа юм. Би гэдэг хүн сүүлийн хэдэн жил дотроо намирч дүнаарсан хоёр, гаднаа дэгж дэрвсэн хоёр гээд ийм дөрвөн нүдний дунд амьдрах боллоо. Миний хань гэж гараараа амаа дарж нуг инээсэн, үргэж дэргсэн уруултай, игдүүтэй жижигхэн бор охин байв да. Би ч анх харсан даруйдаа шунанхан дурлсан гэж байгаа. Түүнийхээ тэр номхон дөлгөөхөн харцанд л татагдсан гэж одоо ч бодож явдгийг. Хайр дурлал гихч хаанаас ирдгийм болоо гэж хайсаар, олдохоор нь гайхсаар, намирсан хайрын бүлээн аялгуунд урссаар явтал нэг л мэдхэд хандаа дассан, үр хүүхэдтэй ч болсон. Олон жил сайхан ч амьдарсан. Бидний хайр хаа очиж бүхэх юм? Наддаа ирэхлээр талмаархдаа эсвэл намайг эрхлүүлэн инхрийлэхдээ хардаг тэр харцыг би яахан мартах вүлээ? Магадгүй би тэр л харцыг харах гэж, мэдрэх гэж хороод ирсэн ч юм билүү? Хэн мэдлээ? Бурхан надад өгөх ёстой хишгийн жин дарах хэсэг нь тэр харц ч байж болох шүү дээ. Би ханийхаа намайг инхрийлэх бяцхан гарт нь, эмзэгхэн уруулд нь, эмнэг хангал амьсгаанд нь, эрхэлж нэлхэрсэн харцанд нь гээд надад зориулсан бүхэнд нь хайртай. Хүний хүсэл тэр тусмаа бүсгүй хүний хүсэл гэж нэг юм байна. Хани минь мөнхийн гэж хэлж болох хүсэл бол давхраа байлаа. Уг нь надаас асуугаагүй биш, асуусан л да. Хөөрхөдөө муу хань минь насаараа мөрөөдөж явсан юм гэж утсан юм. Тэгээд хожим хараанд чинь л нөлөөлдгүн бол хийлэгдээ хийлэг. Төлбөрийн яах вэ? Чамгүй үнэтэй штэ. За тэр яах вэ? Хамгийн гол нь чиний минь мөрөөдөл шүү дээ. Ингэж хэлээд би духан дээр нь үнссэн юм. Баярлсан да. Бас намайг зөвшөөрсөнд нулимс унгачж байх шиг. Хайртай хүнийхээ мөнхийн хүсэлтийг зөвшөөрсөндөө би ч бас хэрэндээ маадгардоо.
Хань минь мөн ч их баярлав да. Учир алга. За тэгээд тэр давхраа гээчийг хийлэглээ. Зөвхөн дээрээ нарийнхан цагаан лент наач хаалгүйгээд байсан. Тэгээд нэг өдөр авлаа. Мөн гоё хийжээ. Манай зарим имлэг гоо сайхны хагалгааг тэр дундаа давхрааг мөн мундаг хийдэг болч. Давхраа хийлгсэн зарим хүүхнүүд гэж хэд хоног нойргүй туучсан юм шиг л бэлцээжгсэн юмнууд гүйж явдаг. Манай хүний их гэж гүй бүр төрмөл юм шиг шүү. Хүн болгон гоё сайхан болсныг гайхан шагширна. Хаана байдаг ямар имлэг вэ гэдэл шалгааж өгнө шүү дээ. Хань минь баярлаж байна ч гэж юу хв. Эхнэрээ үнэн голоосоо баярлахыг харах нь надад ч гэсэн нэгэн жаргал. Түүнээс хойш хөөрхөн алаг нүдтэй бүсгүй надтай цуг амьдрах боллоо. Анхандаа ч анзаарсангүй. Сүүлдээ нэг л бишээ. Тис өөрнүүд намайг хараад ч байх шиг. Хачин. Заримдаа бүр ширвээд ч явах шиг. Эхнэрийнхээ хизээний танил уруулыг үнсэх хичнээн сайхан. Харин үнсэж байхдаа нүдэ нээхээр огт танил биш харцтай тулгархаар нэг л эвгүй. Хурдхан шиг нүдэ анимаар. Өдөр хоног өнгөрөх тусам надад нэг юм дутагдах боллоо. Гүй яг дутагдаад байна уу гэхээр үгүй. Гэхдээ л би нэг юм өгүүлээд л ирээд л хайгаад л. Гүй тэгж нэг юм оллоо шүү. Анхны хайрыг булаач алаг зүрхийн минь догдлуулсан тэр зөөлөн дулаан харц одоо нэгэнт ой дурсамжинд минь л үлдэж. Намайг л харж байх ёстой өнөөх сэтгэл татам зөөлөн харц хаашаа ч юм алга болж. Он цаг улирах тусам хүмүүс бие биендээ уусаж бие биенийхээ оюун санаатай амьдардаг шиг санагддаг. Тэгэхээр би хандаа хайртай хിവэрэ байх нь мэдээч юм. Гэхдээ би хаа нэгтэйгээс магадгүй тарих зүрхнийхээ нэгэн нухчаанаас эсвэл он цагийн шаралсан хуудаснаас мөнөөх зөөлхөн дулаахан харцаа ирсээр л байх вэзээ. Сонсогч та бүхэн Монголын зохиолчдын хэвлэлийн шагналт зохиолч Түмэнбаярын Бун Эрдэнийн уран бүтээлээс харц үүлгийн зохиомж сонслоо. Одоо өчүүхэн үүлгийг хүлээн авна уу? Томоо их дэлгүүрийн гадна шатаар өгсөхдөө хүн эрхийг хүлээх үү яах вэ гэж бодолуулан явтал нэг бүсгүй хажуугаар нь яарсан аятай точиг гисээр өнгөрлөө. Ямар юмдаа яарахаараа ингэтлээ сайварладаг байна гэж бодох зуур бүсгүй гаднах хаалгаар орохыг хараад хар хурдаараа гүйлээ. Гүйх зуураа хүүхэн хараад яг мартах гэж байна шүү дээ гэж тэр өөрийгөө багахан зэмлэж амжилаа. Хаалга хаагдахаас өмнө арай ихийн орж амжтал бүсгүй дотор хаалгыг түлхэж байгаа харагдана. Тэр мөн л ухас хийж хаагдахаас өмнө бүтэн биеэрээ орох гэж зүтгэхдээ бүсгүй өсхий дээр гიშгэж орхижээ. Бүсгүй царай хувьс хийж эргэж хараад томоотой харц тулах мөртөө дайлдэрч умхумгүй явж одлоо. Хүнд хаалга онгойлгож өгдөг тэнэг хүүхнийг томоо араас нь өрөвдөсхийн харж зогссноо.
Аргагүй дээ чи гэсэн янзтай ихэмсэг царайлан цахилгаан шатны зүг нурууц их толгой гэдгээр алхлаа. Гаднаас орохдоо хүнээр 2-2 хаалгыг давхраар нь онгойлгуулж чадсандаа тэрөө сэтгэл нь нэг л таатай. Хүнхэр нүднийх нь угаар хүйтэн аархал жирвэлзэн зайрмагтана. Тэрээр 6 давхарт гарах гэж 2 цахилгаан шатны аль нэгийг хүлээн зогслоо. Баруун шат нь зүүнээсээ үлээлэг хоцрон уруудаж яваан хаалганы дээр асах давхрын тооноос харагдана. Энэ хооронд хүмүүс нэмэгцээр байгаа боловч ягаад ч юм бүгд л томоогоос зайтай зогсно. Хар үнгэн малгайг хазгай дуухан тавьсан дэгжин хүүхэн товор алхасаар ирснэ. Томоог харуут зог тусан зайлж ямар нэгэн аюулаас сэрвээцсэн зээр шиг сэртэлцлээ. Юу нь болохоо байжгсан бүү мэд хүмүүс ингээд байдгийг тэр гайхахаас цаашгүй. Ер нь хүмүүс түүнээс учиргүй дөлөмтгий. Түүнд хамгийн их ойртсон тэр бай тухай зүрх сэтгэлийн тухай ярьж үтсэн Сараа гэдэг хүүхэн хүртэл нэг л өдөр өөрийнхөө тэнхийг гайхсаар явж одсон юм. Уг нь томоо зожигрохыг хүсдэггүй л дээ. Ажлынх нь ямар нэгэн юм болоод мөнгө төгрөг цуглуулахад тэр бусдын жишгээр л өгнө. Ганц нэг орой гадуур гарахад томоо цуг явах хэдий ч нэг л мэдхэд гав ганцаар булан тохойд торойд суух. Тэрээр энэ бүхэнд одоо ижил дасал болж дээ. Цахилгаан шатанд орох хүмүүс яагаад ч юм яардгийн адилаар томооч гисэн аль бүхээгт нь орвол төрүүлж дээшээ гарах бол гэж бодно. Төрүүчийн бүхээг ирж ихэнх хүмүүс тийшээ бөөгнөч зарим нэг нь өөрийгөө арай төрүүлж ирснээ ойлгуулах гэж төрөмгийлэн давшилна. Томооч гисэн зүтгэл орж ядах юмгүй. Тэртээ тэргүй бүгд л түүнээс зай авахыг хүсэх тул зарим нь үлдэн гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ томоо зүтгэсэнгүй. Учир нь энэ бүхээгт олон хүн орсон тул давхар болгонд зогсно гэсэн үг гэж магадлалын онол бодоод арай сүулдэж ирэх дараагийн бүхээгт цөөн хүнтэй орохоор шийдлээ. Өнөөх хар үнгэн малгайтай бүсгүй улан бусад пиг дүүрэн хүнтэй эхний бүхээг хаагдахтай зэрэгцэн дараагийн бүхээг нээгдлээ. Томоо хэд хэдэн хүний хамт орлоо. Тэд аль болох түүнд ойртохгүй захалцгаана. Томоо мэдэрсэн хэдий ч анзаараагүй хүн болон уужуу хамрынхаа уг дээр тогсон зузаан шилний цаанаас гөлгөнөх шар ногоонүүдээр давхрын тоо ээлжлэн солигдох бяцхан дэлгэцийг үйл зүүлэн ширтэнэ. Хажуугийн бүхээг аль давхарт яваавал доор хаяж 10 гаруй хүн орсон. Хэрвээ миний бодсон зүг бол 4-5 дугаар давхруудад зогсчл таараа. Тэгэхээр би 6 давхарт төрүүлж гарна гэж бодохоор түүний сэтгэл үл ялэг тайвширч гэрлийн очис хацар нүүрлүүн өсчих шиг жиргэнэх нь таатай юм шиг. Дэлгэцэнд тоо ээлжилсээр. Гэтэл томоод нөгөө бүхээгнээс буух хүнгүй шууд л 6 давхарт гарчих юм биш байгаа гэсэн бачуухан бодол багалзуурдаад ирлээ. Ямар нэг асуудалд анхаарлаа төвлөрүүлэхээр томоогийн цээжинд ч юм уу, тархинд ч юм уу үл ойлгогдох бачуурл үүсэж бүр нүүрэн чинрээд ирдэг гэж байгаа. Үүнийгээ мэддэг болохоор тэр өөрийгөө сайн барихыг хичээдэг юм. Хичнээн хичээсэнд нүүр нь халуун шатаад эхэллээ. Нөгөө эрвэгнээд байсан очис галын цучил олон хуурах шиг. Тэгхээс тэгэх гэсэн шиг бяцхан дэлгэцэнд асах тоо 5 дээр очиод гацчихлаа. Нэг настайвтар авгаа энэ давхарт буух гэсэн юм байж. Авгаа том торондоо түүрцэн дээч биш. Зүгээр л ямбан ийм юм болов уу гэмээр удаан хөдөлсөөр арай хийж нэг юм гарлаа. Байж ядсан томоо игээтэл араас нь түлхэж гисэнгүй. Жонлын хар тулам ингэж хүнд гай болохоор гэртэл хэвтэж байхгүй. Энүүгээр салгалж явдаг нь юу вэ гэж томоо тархиа сийгүүлэн бодлоо. Бүхээгний хаалга хариугүй хаагдах гэж байтал
Түүний араас ус нэг залуу "Өө, тав уу" гэхэд хэн нэг нь "Тийм ээ" гэж шивнэх үед хаалга зууралцаар хаагадлаа. "Өө, би буух байсан. Наадхад арчихтай хөө" гэхэд товчлуурын дэргэд зогсох нэгэн онгойх товчийг дарлаа. Томоогийн хамаг цус нь хөөрч хацар шанаанд нь тунарч ирлээ. Хаалга мөн л зууралдан байж онгойх нь өчнөөн жил өнгөрчих мэт удах бавч томоо тэссээр л байгаа. Гэвч тэрээр дотроо "Төрөөний бууж байхгүй салгалсан муу өгөр" гэж хахирган өнгөөр хашгирч байлаа. Залуу санаандгүй эргэж томоотой харц тулах мөртөө хамаг ус нь босуу гимээр болж чичрүүцсээ дарах гэсэн шиг бие займчаад хурдхан арилж өглөө. Томоо "Навшин муу өгөр" гэж игээл хашгирчихсангүй. Хий дэмий шүднийхээ завсраар сийгүүлэн гаслаад хүмүүсийн дунд байгаагаа санан уруулаа жимээлээ. Дүүний сэтгэл улам бүр шагалзан шазуулзан. Хэрэггүй л энд орлоо. Нөгөөдгт нь суусан бол өдийд бууж байхгүй юу гэж бодохоор дахиад л гасламаар. Ядаж байхад бүхээгний хаалга гол гогдох мэт удаан хаагдах аж. Болдог бол хоёр талаас нь шахчихмаар. Хоцорсон өгөр гэж байж ядсан томоо хий дэмий хоёр хөл дээрээ займчаад хөшинг харцаа адар ширтлээ. Хүмүүс түүнийг ажиглаад байх шиг санагдахаар нь үл анзаарагч болон давхар бүрийн тайлбарыг амандаа. Гэхдээ бусдад бас ч гэж сонсогдохоор уншина. Бүхээг дуртай дургүй дээшилсээр арайхийн 6 давхар зогссон ч мөн л хаалга нь онгойх гэж жил болчих шиг санагдана. Хажуугийн бүхээг аль хэдийн ирээвз гэж санахаар томоо төвчээр алдна. Хаалга үнэн онгой уу, худал онгой уу, томоо урдаа байгаа хүнээ яав гимээр түлхсээр гарч ирээд хажуугийн хаалгыг харан "Тхий юм уу" гэж хэн хүнийг цочтол хэлээд хийн өлмөн шал дэвслээ. Хүмүүс оглохын дөлөөд эргэн харсаар явж одлоо. Томоо нэтгэрсэн улаан царайгаа чингэрүүлэх гэсэн мэт уртаа гэгчин санаа алдаад хажуугийн хаалганы өмнөр өнгөртөл ард нь бүхээг дөнгөж ирсний дохио улсан дон гэсэн чимээ сонсогдлоо. Томоо чихэндээ итгэлгүй эргэн хартал хаалга удаавтар онгойж дотроос нь хар малгайт хүүхэн болоод бусад хүмүүс овон цун гарч ирцгээхийг шилтэйгээ нэг шилээ авч нэг харлаа. Томоогийн худаг мэт гүн ухархайн тэртээ ёроод юуны ч юм оч гэлс хийж нүүрнийхэн чинрээ сулраад ирэх нь тэрэ. Их дэлгүүрийн 6 давхарт томоо мөн л нурууц их толгой гэдгэр алхаж явна. Гэнэтхэн түүнд дэлгүүрээс гарахад төрөүний тэнэг хүүхэн шиг хүн урд нь таардаг болов яадаг бол гэсэн бодол бодогдоотглоо.